Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Илэрхий тэнцэтгэлж ашиглан тэнцэтгэлж батлах зураг номер 15 дахь хичээл эхэлж байна. За бодлого номер 29. За бодлогын өгөгдөлтөөгөө танилцъя. А, Б, С-ийн эерэг тоонууд бол за А куб дээр нэмэх нь Б куб, нэмэх нь С куб. За нэмэх нь 3А, Б, С. За дараах илэрхийллээс бид нар их юм уу тэнцүү болохыг батлана. За тэгэхээр илэрхий тэнцэтгэл биш болон тэнцэтгэл бишийг батлах хамгийн энгийн ойлголтууд хичээлүүдээр өгөгдөж авч байгаа. За энэ дээр маань ямар нэгэн өгөгдсөн энэ илэрхийлэл маань их гэдгийг батлахын тулд тухайн илэрхийллээ багасгана. За тэгээд тэнцэтгэл шин тэмдэг дээр тэнцүү байгаа учраас тэнцэлтэй хүрэх нөхцөлийг заавал шалгана гэсэн үндсэн хоёр зүйлийг мартаж болохгүй байх юм тийм ээ. За бодлогоо бодож эхлэе. За энэ тэнцэтгэл шимээ тэгшинтэй тулан за эерэг А, Б, С-ийн эерэг тоонууд гэж өгөгдсөн учраас бид нар дараах байдлаар ирэмблэх боломжтой. За ингэж үзэж болно. За тэгвэл А куб дээр нэмэх нь Б куб, нэмэх нь С куб. За илэрхийллийнхээ баруун гартлыг бүгдийг зүүн гартал руугаа ялгаж авъя гэсэн үг. За ингээд бүгдийг ялгаад авчих юм бол эцсийн үр дүндээ бид нар энэ илэрхийллийг тгээс их гэдгийг баталгахад хангалттай болно гэсэн үг байна. За тэгээд кубын томьёогоор багш нь А куб дээр нэмэх нь Б кубыг задлсан байна тийм. За А дээр нэмэх нь Б, А квадратаас А Б, нэмэх нь Б квадрат. За дараа нь одоо энд А Б хаалтны өмнө гаргуул А дээр нэмэх нь Б. За ингээд С кубээ тавилаа 3А Б С, Б С энэ хоёрыг хэвээр нь тавилаа гэсэн үг. За ингээд энэ дээр бүгдээрээ А квадрат хасах нь 2А Б нэмэх нь Б квадрат. За энэ яаж гарч ирсэн гэхээр энэ хоёроос ерөнхий үр чөтгөн А дээр нэмэх нь Б хаалтны өмнө гаргачлаа. Ингээ хаалтны өмнө гаргах юм бол энд хасах А Б, энд хасах А Б нийлээ 2А Б. За энийг харж ивэл энэ нас томьёо болно гэдгийг манай хүүхдүүд харж байгаа бах. За ингээд хойтлын бүх илэрхийлэлд бүгдээрэнд нь С гэсэн үржир байна. За энд С куб 3А Б С, Б С, А С. Бүгднгээс нь С хаалтны өмнө гаргачлаа гэсэн үг тийм ээ. За яг саяны хэлдгээр А квадратаас нь 2А Б нэмэх нь Б квадрат нөгөөрөө Агаас нь Б-ийн квадраттай тэнцвэн. Хойтлын илэрхийллээ 3А Б-гээ багш нь А Б 1А Б 2А Б болгоод задлчвал энд бас юу гараад ирж байна? Агаас нь Б-ийн квадрат. Яаж юм гэхээр энэ хасах Б квадрат, хасах А квадрат дахиад нөгөө 2А Б-гээ нэмэх юм бол энд гарч ирж байна. Хасах тэмдгийг хаалтны өмнө гаргаж байна. За эндээс бүтэн квадрат ялгаж харж чадж байгаа бах 3А Б-г бид нар А Б 2А Б гэж задлсан. За энд Б квадрат А квадратыг ашиглаад энд. За үлдсэн байгаа гишүүнүүдээ бид нар биччихлээ гэсэн үг. За ингээ А дээр нэмэх нь Б эхнийхийг хэвээр нь тавилаа. Ард бид нар юу гаргаж ирсэн гэхээр гишүүнчлээд үржүүлчих. С-г Агаас нь Б-ийн квадратаараа үржүүллээ. За ард нь байгаа илэрхийллүүдийг бид нар бас яах нь С-гээрээ гишүүнчлээд үржүүлээд тавилаа. За яах гээд байгаа гэхээр бидний хэрэглэх гээд байгаагаар бол ямар нэгэн илэрхийллийг тгээс их гэж батлах гэж байгаа бол квадратуудын нийлбэр хэлбэрээр тавих хэрэгтэй гэсэн үг. За тэрэн лөө зорилго тавьчихна гэсэн үг. За тэгвэл эхний хоёр. За энэ хараарай. А дээр нэмэх нь Б, Агаас нь Б-ийн квадрат, хасах нь С-г үржих нь Агаас нь Б-ийн квадрат. Энэ хоёрт хоёуланд нь Агаас нь Б-ийн квадрат гэсэн ерөнхий үр чөтгөн байна. Энийг хаалтны өмнө гаргавал А дээр нэмэх нь Б, хасах нь С. За арийнхыг бүгдээр ахиад бүлэглэж авч үзье. За эхний хоёр гишүүнээс С гаргуул Агаас нь С, эндээс Б гаргуул Агаас нь С. За 2 орно дараах байдлаар бүлгэлсэн тийм. За ингээд ахиад бид хэд яах нь хаалтнаас гаргаад гишүүнчлээд үржүүл дараах хэлбэрт болно. За энэ хараа бид нар А, Б, С гэсэн 3 тоог ирэмбэлж авч үзсэн тийм. Тэгэнгუთ А ч өөрөө С-гээс учраас энэ эерэг, Б нь бас С-гээс учраас эерэг. Тэр энэ өөрөө эерэг тоо. Энэ мөн 90 авсан учраас эерэг, ямар ч тооны квадрат эерэг тоо. За ингээ илэрхий байгаа үнэн тэнцэтгэл бишүүд буюу эерэг тоонуудын нийлбэр хэлбэрээр тавигдсан учраас энэ бол тгээс их юм уу тэнцүү гэдэг нь батлагдаж байна. За одоо бидний хамгийн анхны нөхцлөөс А, Б, С гуруула тэнцүү байгаа нөхцөлд энэ тэнцэтгэл биш тэнцэлтэд хүрэх буюу тэнцэтгэл болно гэсэн үг байна. За би дан бодох бодлоготойгоо танилцъя. Бодлого 30. А-1-ээс А энэ хүртэлх тоонууд өгсөн. Эдгээр тоонуудын нийлбэр 1 байх юм бол дараах тэнцэтгэл бишийг батлана. Тэгэхээр энд бид нар нэгдүгээрт тэнцэтгэлээ багасгах нь хоёрдугаар тэнцэтгэлтэй хүрэх нөхцөлийг шалгана гэдгийг анхаараарай.
За өмнө бодсон бодлоготой төстэй бодлого байгаа учраас та бүхэн маань би дагаад бодлого бодоорой. Амжилт хүсье.